Ашигт малтмалын тухай хуулийн шинжилэлд амнаатын хувь хэмжээг 5% болгон бууруулах залт туссан. Тэгвэл энэ хуулийн үйлчлэлд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газар хамаарахгүй учраас Эрдэнэтээс авах татварын хувь хэмжээг бууруулвал төсвийн орлого тасалдана гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн зүгээс энэ шийдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Тодорхойлбол цагаан савургын орд ашиглалтанд орж амнаатын татвар төлж эхлэх хүртэл Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газар 21% татвар төлсөөр байх тохироо хийсэн байна. За өнөөдөр бол яг маш ойрхон байж байгаа орд бол жишээ нь би тодорхой хэлэхэд бол цагаан савургын орд байна. Цагаан савургын орд бол нийт хөрөнгө оруулалтынхаа бол бараг тал хувь нь хийгдчихсэн ийм орд байдаг. Нөөц нь тодорхой болсон орд байдаг. Тэгэхээр цагаан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр амнаат нь одоо жишээ нь 21.6%-ийг төлж байна. Энэ буураад 10% боллоо гэхэд буцаад Эрдэнэт үйлдвэрийн улсад төлдөг аж ахуй нэгжийн орлогын албан дотор буцаад өсөх юм. Дээрээс нь цэвэр ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Цэвэр ашигаас тооцдог ногдол ашиг нэмэгдэнэ л гэсэн үг. Гэтэл энэ амнат буурснаар Эрдэнэт үйлдвэрийн улсад төвлөрүүлдэг одоо 2025 онд бол 2.3 ихнэг төгрөгийг төвлөрүүлсэн шүү дээ. Энэ хэмжээ буурлаа гэхэд энд буурах хэмжээнд бол нэг 180-аас 200 орчим тэрбум төгрөг гэж би тооцоо хийж үзсэн. Гэтэл цагаан сувраг ороход бол энэ хэмжээний амнатыг энэ хэмжээний татварыг бол улсад төлөө явчихна. Тэгэхээр зэсийн салбараас улсад орлого бол тэгж тасраад ах юм бол байхгүй.